Зараа мэндийг хөргийг үзэгчтэй ярилцах цаг эхлэж байна. Энэ удаагийн дугаарт Баргуузаан Төхөм жаргал хамсад компани ерөнхий захирал жаргал урагдан оролцож байна. Зараа мэндийг хөргийг танд. За баярлалаа. Танай телевизээ хамтруулаг Монголын телевиз үзэж байгаа бүх улсууд өнөө орой мэндийг хүргэе. За тэгэхээр ярилцлага Өглөн эхийн хөшөөний талаар эхлүүлж бодож байна л да. Тэгэхээр ихэд байгаль орны ойролцоог Өглөн ээжийн хөшөө босно гэж байна. Тэгэхээр За Ингэдээр яагаад байгаль дуурын хөвөн дээр Баргуузаан голын захтаар Өглөн ээжийн хөшөө хүссэн чи Монгол төрсөн өшөө, дорн төрсөн өсгөл төрсөн. Тэгтээ тэр талаас шинэ амгалан жаргалангийн орн гэж манайхаас хэдэн зуун жилийн өмнө одоо манай нутаг байсан 1627 онд бидний төвдийн хшээлд байхад Атлантаар орсон ийм сайхан нутгаа байгаль далай гэдэг чинь дэлхийн цэвэн хүсний 20% эзэлж яадаг ийм гоё нутгаа. Энд бол манай эцэг өвгдийн уул нутаг Баргуузаан мэргэний охин Баргуузаан хаатны охин Алангой ээжийн одоо төрж ирсэн нутгаа. Алангой ээж бол тэнд 944-өөс 980 он хүртэл амьдарч байсан. Дараагаар одоо 5 хүүхэдтэй хаданд гараад гарсаад одоо мэргэний түүний 2 хүү нь бол одоо мэргэний 3 дахь 4 дахь 5 дахь хүн нь тэнгэрийн. Тэгээ бид нар бол тэнгэр зайтай Алангой ээж буйнаар манайхан бол тэнгэр зайтай болсон юм аа. Алангой ээж нутаг тэгээд Баргуузаан мэргэний хүүхдүүдтэй охиндоо Баргуузаан голын нэр өгсөн байна. Алангой ээжийн нэр өгсөн байна. Тэр бол одоо хүртэл тэр Баргуузаан гол чинь байгаль далай чинь манайхаас хэдэн мөрөн Оросоос Урээдээс Баргуузаан мөрөн хоёр цоцгодог. Энэ хоёроор тэтгэжээд. Тэгэхээр тэр эцэг нь охиндоо тэр нэр өгсөн. Одоо Алангой ээжийн нэрсэн Алла дэревнэ гэдэг мөнхийн цастай 280 км өргөлдөг мөнх цастай уул байдаг. Үнэхээр үзэсгэлэнтэй ийм сайхан газар бид нэр хүн бүхэн ихээс төрдөг учраас Өглөн ээжийн хөшөө усгаж Өглөн ээжийг гүнжсэний үндсэндээ биднээс тэнгэрээс харах Чингис хаан ч одоо бидний харж биднийг ивэт итгэж бидэнд туслалцаа үзүүлнэ гэж их хүний хүндэсний удаас Өглөн ээжийн хөшөөг тэр манай Монголоос 3000 км улаан үдээс 370 км газар байгалаас одон дээр туван гарсан Янжин бурхны хөрөг байд. Тэнд урлагийнхан очиж газар улсууд очиж одоо мөрөгдөг өдөрт 100-аас 200 хүн мөрөж байдаг. За хүүхдгүүхэн ханижгүүхэн очиж хүүхдтэй ханижлж явуулж байдаг. Ингээд дэлхийн бүхэл орноос тэнд очиж байдаг. Ийм учраас энд очиж тэр Янжин бурхан мөрөгтөө Өглөн ээжид өдөр болгон мөргүүлж яхаар 100-аас 200 хүн мөргүүлж хүндэлж яхаар энэ гэрт байгаа. Зүгээр гудамжинд барихгүй 84 квадрат метр газрын аваад хондомын цуцгцсан. Одоо ингээд жаахан төсөө санхүүгээсээ болоод жаахан удаашрж явж ийн гэрт байгаа өдөрт ийм улсууд мөргөж байгаа ингээд зориг шууд гэсэн газрыг авсан. Би чинь газрын нэр хэрэг аав. Газар нь бол гайгүй шүү дээ. Тэр суутхны юмд цаанаашаа латмантар надаас мөнгө төгрөгнийхээ бүрээд ерөнхийлөгч Нагэвэс телевизээр гарсан байгаа тэр байгаа соёлын ямар сайхан гээд хамбламын таястай дахин давтсгүй ажил хийж байгаа манай монголчууд Монгол бүрээд хоёр ухсгаар их чив ялгаа явах гээд давай энд ингээ хий гээд гэрээ нэрхэдэ хэрхэн байгуулав? Гэрээ бол яг наг өөрөө бил одоо дураарай ганцхан төсөөл хэрэгтэй болохоос өөрөндөө гэрээ мэрээ тийм Янжин бурхны дацантай хамтраад хийгэрээ гэсэн. Бид нар хамтраад хийгээд реклам сурчгаа явуулаад би марпан тэгэлгээ манай би шаутав хэслээ ихтэй улсын аймгийн алдар цолтой бөхчүүд урлагийн 65 тэргүүд улсад гарчсан. Дараагаар нь долгормаага яваад гам хоёрыг аваад цэцгээ аваад 65-аад бид нар бас марпан тоглолт хийгээд ирсэн. Энэ тэгээд их л өгөөжтэй манай монголчууд энийг ойлгохгүй байгаа маш их ханд өгөхгүй л байгаа. Энэ хүний нутаг гэж манай л одоо эцэг өвгдийн нутаг энд ингэж Өглөн ихийнхаа Чингис хааныхаа дэлхийн мянганы хүний сууд хүнийг ихэн хүчээ хүндлэх юм бол бидний хувьд зэдэж шин ихэн хүчээнд очиж мөргөж энийг яах вэ бид нар ийм л ороо босгоо бодлоор айл бай. Тэгээ монголчууд бол ерөөсөө ингээд шилдэг парламент интергээд яваад байх юм. Бид нар бол ерөөсөө эзэн богдоос эхэлсэн Чингис хаанаас эхэлсэн. Тэгтээ ерөнхийлөгчийн засаглалтай үжиж Монгол төмөн уршаа.
ерөнхийдийн засаглгүй ингээл 70 хэдэн 80 хэдэн улсууд хэрэглээд байх бол хизээ бидний хувьцыг дээшлэхгүй, сайжрахгүй. Тэгэхээр Чингис хаан бол бүгдээ өдөрдөө дэлхийн 3/1-ийг эзэлж чад явж байгаа байж таа. Тэр бол төв бодлоод өгч байна. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө засаглалтай байх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь өвлийн эхийн хөшөөг барихад анх санаачлагын нэр хэрхэн гаргаж яваа? Анхаарал би нууц төвчийг дахин 10 20 хэд дахин уншаад. Тэгээд тэр явж ирч жинхэнэ манай уул нутаг амгалан жаргалангийн орн гэдэг тэр чинь баргуузын төхөм гэж байгаа. Би тэгээд баргуузын төхөм жаргалын компани тэгээд нэрлсэн. Тэрлээвэл аял жуулчлал явуулдаг. Амгалан жаргалангийн орн гэдэг олон ном судар бичээстэй тэр нууц төвчөөч хүртэр байдаг байхгүй юу. Тэгээд энэ дээрс одоо ерөөсөө манай шүтэж биширж байгаа хэмжээний шарын шишингээ шүтлэхгүй яах. Тэр энэ өндөргөн зан узар юунд төвдөд дагаар очиход 220 жил 200 жил гарахад бид нэр тэр үед жаахан замаа алдлаа. Тэгээ 11 20 оны хойсгол бидний авч гарч ирлээ шүү дээ. Энэ чинь дор нутгийн тэр сайхан хөөхтөд одоо 90 оны ч гэсэн дор нутгийн манай эцэг үүдийн хүн чи ус ингэж гайхалтай хүн Сүхбаатар гэж гайхалтай хүн манлаа тэр дамжин сувтыг чинь дор нутгийн ингээл одоо бид нь бол айх юм байхгүй дэлхийг синээс ч айх юм байхгүй. Тэр ээжийнхээ хөшөө усгай тэндээ мөргөөд байх бол дээд тэнгэрээс харна уу. Тэнгэрийн зайт чи бид нар чинь тэнгэрийн зайт гэж бодсон чинь дээд тэнгэр нар хоёрындаа зайлшрах хэрэгтэй шүү дээ. Тэр нар чинь үдээ байдаг нар дээдэн хоёртаа зайлшрал явахад бидний хинж дийлэхгүй. Мэнт хойтлороо бүрээ товоо хадим гэдэг ингээ өссөн байна. Казахстан шигтэр манай хаан Чингис гэдэг ингээ урдаараа өөр Монгол ингээд байж ингээд энэ талаараа бас Шинжаагаар байна. Шинжаагаар ч гэдэг зовоод бид нар бол дэлхийн аль чорноос сайх юм байхгүй хоёр хөштөөгөө сайн харилцаал өөр эсэн бос юм байхгүй ямар ч газараас гуйлгахгүй 50 60 сая малаад гулаад ард түмнээ өстэд ажиллаад хангаал явах нь бол бид нар ерөөсөө гадны хараад байх ёсгүй. Ганцхан бид нар буруу шүтэж байна. Тийм учраас зөв шүтэж. Эцэг хаанаа шүтэж, Чингис хаан шүтэж, мянганы хөнгө тодруулсан юм чинь Чингис хаанаас дээд Чингэрэн шүтээд тэгээд нарандаа шүтээд явах нь бид нар яах шиг эндээ очиж мөргөжөө гэдэг тавхныг гуугаад өлгөөд биишээ аял хөтөр гаргасан. Манай аял жуулчлалын тийш явдггүй шүү дээ. Энэ хүн итгэл амбад оруулчаад ирдэг. Байгаль энэ тэр миний энэ клипэн дээр энэ телевизээр гарч байгаа хараараа та нар тэгээ сайхан ийш явж ер нь сүүлийн үед аялал жуулчлал илүү их хөгжсөн байна. Ялангуяа Оросын улманы улсны бороод ирэхгүйгээл ер нь бол улаан үүдгээд ихвчлэн аялдаг болсон байна л. Тэгэхээр энэ аялал жуулчлалын талаараас илүү дэлгэрэнгүй ярихад энэ аялал жуулчлал одоо жилийн 4 эргэлтэнд явж л байна. Тэгтэл итгэл амд мөргөөл одоо ингээд байгальдаа дамналгаа хөлдөө явах үг нь амардын дэш аваад авах гэж ингээд хөрөмөнгөр би бол одоо итгэл амд мөргөөл нөхсөн хүнийг ариа уулын дээр хамгийн үлгчээ цэвэрхэн датсан би улаан үеийг хамгийн өндөрлөх цагаас нь харагд. Тэр датсанд мөргөөлнө. Тэгээд тэр хүний хүсэлтэд дэлгүүрүүдээр норууд намаа. Тэгээд амгалан жаргалангийн далаан дунд хойдог олхоноос дотор очиулна арал дээр ганц ард байд тэнд очиулна. Тэгээд амгалан жаргалангийн оронд жилийн 4 улирлын аль улирлд нордог халуун аршаа би ч өөрөө орж байгаа клиптэр зөндөө байгаа. Энэ газруудаа аялж эцэг өвгтэйгээ нутгад буян гэж мөргөжөө бол тэгээ мөрөглөөр явахдаа манайхын янз юм. Ерөөс ингэ мөрөглөөр явахд бол архины хэрэггүй архиудаг лосод гэж байхгүй. Могоон чуулгууд үе Чингисийн дуулга уул би тийчээс байхгүй юм гэж байхгүй мөнгөстэй байдаг. Тэг чи нэг ганц сүв тэгээд 10 шар цагаан будаа иймтэй бол өргөөл явчихдаг байхгүй. Чихэр эсэн бусан машууд хог тарихын юм хэрэг байхгүй. Яг хөө тэр нэг шар цагаан будаа 10 тэрийг цацгтаар шоу энэ төр идчих юм. Сүг болгоно 50 гэртэн тавьчих нь өөр архим ерөөсөө хэрэг байхгүй. Тэгээд цинкэр цагаан шар 3 хадгийг аваад зах газар тавиад ингээл жинхэнэ мөрөглийн газар яваад архитаар суугаад дэлгүүрээр ороод ингээл яваад ирэх юм. Миний аял бол одоо улаан үед ороод ирэхдээ буудлын мөнгө төл манай гэрээд бод байгаа. Тэнд бол хоолны кундаа гэдэг хэцүү хоол хүний хоол таарахтай дуртай хоол байдаг. Улаан үед ороод ирэхдээ нэг хүний 130 мянгаар буудлын мөнгөтэй ирэх ач. За цаашаа амгалан жаргалангийн орн утгатай юу утгатай ууланд очиод янжин бурхандаа мөргөөд ингээд ирэхэд л нэг 100 болоо байгаль далаатайгаа явахад нэг 480 мянга одоо л 300 мянга талдаа нэг
одоо Улаанбаатараас 1000 км ихийн үзэн хүний сэтгэл санаа шал өөр болж ирэнтэй гэсэн зүгээр тийм кейс маягаар авах. Тэнд ч аянда хүнд тэр хадан дөрөг чи анжин бурхан л гэхээс нэг бач Чингис хаан сарвчаас хууж штэ та хараач тэрэ гэдэг. Тэнд чин хүүхдээ байж байгаа тэр мал энэ тэр хаднаар 9 журим харна. Тэгээд энэ чинь Чингисийн гар гээд тэнд байж байна. Тэгээд тэнд болоод бохчлуугаад байж байгаа нөгөө тэн нэрээсээ байхгүй юм гэж байхгүй. Ерөөсөө манай эсэв салаа үг нар шантай. Нүдний аршаан одоо хотод наршаан зүрхний аршаан тэгэл одоо ямар л эрхтэн бүх эрхтэнд орсон аршаанууд байна. Тэгээд таягтай хүн таяга аяад ирдэг тэр улийнханд тэр эвэн хүн бүрээдийн тэнд аршаан байна. Тэндээс наан өшөө салаа үг наршаанд цаан тэр халуун аршаан байна. Халуун аршаанд ордог. Надтай усан бол гам хийх хэрэггүй ороод гурдан баа наваад ирэхэд хүн өвчнээ дэшиг. Байгальдаа ч гэж ороход ор зүрэн өвчин илэрсэрдэг штэ. Тэгээ байгальд болон дунд байдаг мэлхий хад гэдэг дээр нь тэр мэлхий хадтай ганцхан мод ургацсан байдаг штэ. Тэр бүгд харагдана да. Аялал сайн. Тэгээ би хэллээ ш. Одоогород ингээд тэр уцсан гарч байгаа итгэл ам яваад ирэх юм бол 130 мянган төгрөг. Буудлын мөнгө орно. За амгалан жаргалангийн орон нэрэлдэг. Амгалан жаргалангийн орон ороод ирэх юм бол 300 мянган засаг. Тэгээд 4-5 яваад амраад буудлын чилээдөө сайхан тэгэл яваад ирнэ. Бид нар бол монголчууд ерөөсөө Деважингийн орн, амгалан жаргалангийн орн манай нутаг шиг ийм баялагтай ийм орн гэж хаанах байхгүй ш. Ийм сайхан ах トゥ гэрээ хөрөөлүүлээ дунд нь хоорондоо гэрэлдээ сууж болохгүй штэ. Ерөнхийлөгчийн засагтай болоод тэгээ зүй замаараа явж явах хэрэгтэй ш. Ивэ болох юм бол дээрээс бид нар эцэг ихтэй очиод мөргөл өөлийнх юм гэх юм бол аяанда бидний замд шулуудаад явж байгаа. Тэрүүн таны хэлслэр нөгөө одоо гадаад руу аялахад тий аялал жуулчлаар ингээ явхад одоо иргэд маань ер нь аршаан сүлд ингээ очиж эмхлүүлэх бүрэн боломжтой гэж ярьж байна да. Тэгэхээр таны хувьд бас өөрөө энергиэр бас одоо хүнийг эмчилдэг гэж юм л да. Тэгэхээр тэр талаараа бас илүү дэлгэрүүлж ярих уу? Би яг хөтэ ингээд манай чи Эрик холбоо гэж байдаг цагаад тэр 16 дахин Орос би Монголд хэмжилтгээ Орос бол 1000 гаруй хэмжилсэн Москвад ба Новосибирск, Новосибирск байгаль амарсан магистралийн дэревнүүдээр өрөөнд ирэхүүгээр улаан үдээр явж байгаа гэрлээ. Тэнд л эмчилдэг улсууд над 5-6 цаг очилж байгаа л ороод үзүүлдэг энергиэр л эмчилчихдэг байхгүй. Заарч эмчилчихдэг. Одоо Москвадагаа хүн тэглэн гэдэг хугацаанд орно эмчилдэг гэж. Энэ бол Оросд тэгээд Монголд хийдэг л дээ. Тэгээд Монголд хийх заавчгүй Монгол цөөхөн хоноод ингээд явчихдаг байхгүй. Энийг бол интернетээр зөндөө бэлдээ боридын телевизээр гарсан миний тэр жишээл тойл нэг тойл хоёр гэх тэр дээр байж байгаа ютубер ороод тэр тэр имтэг хийж байгаа тэр ярилцлагын бариацлал хвчлэн хийнэ гэсэн. Тий, бариацлал энергиэр л бариацлал хийж байгаа ш. Тэн дээр бид баацахгүй зүгээр л энергиэр холоорын занаас л энергиэр л хэмжиж байхгүй. Тэн дээр бүгд Twitter байж байгаа. Оросч намайг бүрээд гэж манай нагас хэрдээ багш хэрдээ гэдэг телевизээр ярилцлаганд оруулна гэдэг ш. Би Монголын ард Монгол төрхтөл хэрэг зөвхөн Монголын дэлхийд бүх монголчууд хэрэгтэй хийх гээл хүн бүхэн эхээс төдөг учраас өйлийн ижийнх нь гүшиг гэрт байгаа дөрөсөөлөө өдөр 100-200 хүн мөргүүлээд дэлхийн Монгол төрхтны хувь зайны төлөөний гэдэг ийм настайг тэрийг ингээ хийгээд байж яхин гэрэг байхгүй. Манайхад ерөөсөө зөв юм хийхгүй дандаа л буруу. Ерөөсөө ерөнхийлөгчийн засагтай болохгүй хаашаа явах. Том дэлхийн гүрнөвч дандаа ерөнхийлөгчийн засагт нэг хүн мэдээд дарангуул дорно гэж худлаа тийм ярьж болохгүй шүү дээ. Нэг хүн жаахан чанга шиг болж явах бол монголчууд эв түнжинд орохчгүй ингээл тийм юм гээл идэв уух ярьд юм л тэндээ шулд юм а тэгээд энэ олон хүн маань гэсэн олон тийш нүхтэй гэсэн тендер винтер авах. Ерөөсөө ямар ч л байсан даа нэг удирдлагаар явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хизээд ингээд энэ Монголыг балаа. Нэг удирдлагаар явах юм бол 5-10 жил болохгүй 20-30 жил болохгүй. Дорхоноо зүгсрээд монголчууд энэ мал байна байгаль байна дэлхийн байгалийн баялагийг хинч гарахгүй шүү дээ. Орос бол алтмалтай авахгүй энэ бүрээдийн таксиманд байгаа алтыг бүрээд алтгийг тэрийг л хэрэг мишээ газар руу ороогүй шүү дээ. Миний дээр хөшөө осож байгаа тэр ниприд интервал өстэй янз янз бүгдээрээ байна шүү. Тэрүүндээ гар орохгүй, ард төмөнч орохгүй тэгэж инжээ бол тэд нар орохгүй шүү. Тэр чинь засаг захиргаатай тэр уул чинь 500 мянгаар дархалж ийсэн тэр бүх юм байна. Байгальлаа чинь 500 жилээр дархалж ийсэн. Чингис хаан байгальлаад бохрим оруулсан хүнийг цаазаар авцгай гэж зарлага гаргаж ийсэн. Ерэн тэгээ их засаг хуулийн баримтлагад тэр Америкийнхны зөвлөгөөнөөр гэсэн тэр үндсөөлдөө жаахан засвар хийхдээ тэр хэмбэлээд нэг нөхөр танаа телевизээр
Түүний Баткинблийн нэг ярьдаг штэ. Америк энийг өөрчлөх хэрэгтэй. Ингэж өнөө маргааш юм бодож болохгүй. Ингэж би хэлэхгүй. Тэгээд манайхаас одоо Орсын уршаа энэ 89 оны өөрчлөн байгуулагч инээдтэй юм байхгүй. Бүтээн байгуулагч. 89 оны өөрчлөн байгуулалт нь социалист систем бүгдээр л гэсэн манайхын сайн дэж биш чи төсний таг. Тэгээд Орос нь булгаагаа тэгээд ингээд Батбанг дарга чөлөөлөд өгсөн тэрхүүн зөөлөх хүмүүсээс ингээл бид нар чинь сарны тэтэмгдээд бүх үйлдвэрээ хааж ээжgal дээр ган болдог нэг чи ховжилж байгаа бүх юм ховжилж өрснө авцгаачгал сарны тэтэн дээр ганцхан 8-нд явах гэж бүү очрол байдаг гэсэн. Тэгээс одоо ганцхан 8-нд явах боллоо шүү дээ. Өнөөх өсөс хөгшөрлөө тэр ганцхан 8-нд энэ дээс би ганцхан 8-аар сайн болсон таргаа бүр цөөртөр аллаа хойсон зөөлөө тарганы хөшөө босгож үзлээ нийттэй байгаа шүү дээ. Тэгээс одоо ганцхан 8-нд явахаа байчхад одоо өмнө Солонгос заажид гэж боолын ажил ингээд одоо өмнө Солонгосын биерийг ордод очрол. Ингэдэг улс гэж дэлхийд хаанч байхгүй. Тэгчээр ад үзээд байгаа Солонгос ардсан Солонгос чинь гадаас юм ахгүй гадна ч юм ахгүй тэгэл хаттайгаа нэг найрс гарцeel ингээд улсаа бол дээд зэрэг хөгжөөл янз янзын зэвсэг хийгээл Америкийг хүртээр ашигхан айлгал байж штэ. Тэгэхээр ингэж ганцхан 8-аар хөгждөг орон гадаадын оронд боолоор имдэрдэг хөдөлмөрчтэй ингэж аюулдаг улсууд чаах. Одоо казны байгуулах гэж өдөр шөнө яриад хэрэлдээл. Казны байгуулах гэж байгаа бол байгуулах газар бэлэн байж тээ. Харухын голдоор цогтойж харуулгасыг тогтчуулээ тэнд казныг байгуулаад тэнд хөөрхөн бисрэг наадын болоод хар хорнлогоо оруулаад удаан цутгалангоо оруулаад тэнд нэг жижигхэн суур хот Эрдэнэ дархнаас дутхгүй хот байгуулах тэр чинь голтой устай. Манай түүхийн мундаг хүн байж тээ. Тэр балгаснуудаа хинч буулгаад устгах чадахгүй байж шээ. Цогтойж олгосыг сэргээгээ тэнд сайхан хотхон барай тэнд казиныг байгуулдаг. Улаанбаатар хол уус агаар нь сайхан шүү дээ. Тийм хийхгүй. Тэгээд юугаа сайхан болго. Сэлэнг хөвсгөлөө сайхан бол хөвсгөлийг ч одоо тэр усмхыг бохирдуулахаар сайхан жордон мордон барихад амархаж байраа. Тэгээд ногоон мөс гэдэг энэ амархан байна шүү дээ. Энэ гандангийн жинжээр байгаа тэр муухай хаттын үлдэхэд хороолыг буулгаад тэр найрын дордны тийшээ сайхан 0.5 гадна 7-8 харьцаатай модон гэр барьж байгаа. Тэгээд жимс төмөс хүн цагаан нэг дөрвөн гэрийн мод ойрон сайхан ашаанд ажиллаа хийдэг төмөс хүн цагааг тарьчихдаг ажиллаа хийчихдэг жордлон уусных нь механик сагас механик гэсэн сайхан газ гэртээ очиад даалууга тоглоод интернет араас гараад төмөс хүн цагаан нэг хийж ийм хийх хэрэгтэй шүү дээ. Энэ ажил хэрэгтэй шүү. Таны ер нь одоо харж байгаагаар ерөөдөө Монгол улсын хөгжлийг ерөөдөө ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэж яриад байна л та. Тэгэхээр ер нь ерөнхийлөгчийн засаглалтай болсноор ер нь хөвчлэн одоо аль тал руугаа илүү хөгжүүл зөв гэж бодож байна лээ. Хөгжлийн шиг хандлагыг харангууд. Ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай болоо ихтэй 13 дугаар зуунаас эхэлж байгаа юм шиг л малнж хөгжөөл хүнс сууршил явчихна ш. Би тэр Боред Вашингтон бол хойноос Боред Вашингтон барихтлаа модын хойноос ороолоо тэр нь ич одоо 40% батарлыг бааш барьдیں штэ 7-8 харьцаатай. Тэгээд тэндээ чи би хүний 2 Боредийг 3 Монгол дагуулаад барихтлаа тэр чи бэлэн модороод 5 хоногт торхоо усгаал ардаас нь тэрний чимгэлийн нэг хэдэг баригээ түүний одоо нойлын холоо сантагийн нэг хэдэг баригээд ингээл явчихлаа үнсэндээ сард нь хитэн сайхан байшин барих юм да. Систем гой болно ш. Тэр бол одоо очиод хойно харах хэрэгтэй ш. Ийм бэлэн байж ш. Тэг чин энийг хэдэн хатан хэдэн сая төгрөгийн квадрат метр үнэтэй юм дотор хаашаа гарах ингээс сууж явах ямар хэрэг. Тэгэд гараад энэ нойлолон одоо энэ төмсөө тэр хүнсээд төмс хүнсээгээ байцаал унгаа тарин жимс одоо Исмаридийн Вишневский Малин чацарх нь пол культур бүгдийн тарин шүү дээ. Тэр 50 донгороос дургаад байгаа юм шиг. Тий. 50 донгороос ургаад байгаа жимстэй мочин энд манай 40 гараас 30 гэдгээр урахгүй хаашаа явдаг. Хөрснө айдах шүү дээ. Айдахын Чингисээ Монголын нутаг шүү дээ. Ингэх. Тэгээ манай хоёроос дандаа юм хуурч мөхлийг л одоо ингэж жишээлх юм бол одоо Катин бага хоёр цааш гаргаж Орос морсоор цааслаа. Одоо Оросоос ч юм авчирах гэж байна. Одоо Маргирин гэдэг энэ ич авчираад 70000 гэдэг зарах юм маск гэдэг. Юуны чинь маск тэр чинь идэж болох гэдэг улсуудын элгийн муутгаа ичхнаа тэр чинь. Талхандаа энийг анхаараад ороод хэлвэ. Тэр чинь талхандаа төрхөж иддэг юм бишээ. Тэр чинь зүгээр юм хуурч харахад зориулсан байдаг.
Тэгээ бид тэр дэлгүүрийн зарим чи яагаад маргариныг маск зарж бүгдээрээ л тэгээ зарж байгаа чи яах вэ доошаар суучгаад өндөөж ирдэг шүү дээ. 82% маргарин байхгүй 82% тослогтой маск гэж. Тэр чинь тэгэхээр тэрийг авчираад ингээд энэ хэн ямар тийм байлын хэн шалгадаг газар тэрийг мэддэг юм ойлгодог юм хаашаа. Тэр чинь тэрийг яагаад тэг маск гэж маргариныг заруулж байгааг биш үү. Яагаад тэр хүнийг тэгээд илэг дотрын муутгаад байгаа юм идэвлээд байдгийг. Маргаринаар тэр чинь одоо борноос үлдэрсэн маргарин чинь бөөнийх нь 79 рубль байдаг. За эрхүүд үлдэрсэн 83 рубльд бөөнийх. Тэр чинь бөөнийх нь үрэх тэр чинь одоо 3000 орчмол болж байгаа байдаг. 3000 4000 тэг чинь 7000-аар зарж штэ. Тэгэж ингэж болохгүй. За ер нь тэгээд ба штэ. Бас ингэ зөгийн болгох хойноос зөндөө авчирчээ. Зөгийн бол жинхэнэ зөгийн бол чинь 6000 байдаг байхгүй. Доот нь 600 рубль. Тэгээд дээд 1000. Тэгсэн чинь манайхан ч захиалд юм яа тий. 140-оор зөгийн бол аваад энэ авчираад нөгөө зөгийн болтой ижлүүнэ. Ингээд биенийгээ дандаа доороосоо дээр хүртэр ингэж биенийг хуурч мэхэлдэг болцсон биш. Дээрээ шидгөө доор алийг шөмжөж харахгүй ингэж байж болохгүй. Зөв шударгаар амьдарч зөв юм шигтэж амьдрах хэрэгтэй. 37 оны тэр лам нарыг устгана гэдэг тэр төвдөө чинь тэгжсэн. Дандаа Монголуудыг цөөлөхийн тулд баахан лавнаар гаргах зэ нөгөө 30 хийж байдаг хэдэн лам байна те. Дандаа аваа Монголуудыг цөөлөд арга хийжсэн болохыг тэр соён гэрүүлэх ажил биш шүү дээ. Тэрийг бас зөвөр авах дандаа нэг манайхан зөвөр авах дандаа туйлш хичээрнэ. Тэр улсууд чинь тэгч манайх 3-4 5-600 мянган хүнтэй байдаг. Одоо тэгээ юугаад яагаад ямар дамжлагаар ийм 3 сая болсноо зөвөр ярих гэдэг шүү дээ. Яг юм тийчний хүн алдаг тэр алхын алсны баг чинь төвдийн бодлого төвдөл манайх зөөрүүлэх гэж лам хүн авгаадгүй маа гэж. Одоо ламнар чинь ойлгон шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ гэгэнүүд бол ондоо тэр одоо энэ сайн шандын гэгэн танжаарч байгаа мундаг хүн байлаа. Тэмд мундаг гэгэнүүд гашмаас эдгээр бол байгалаас авьяастай юм байна. Одоо шиг хөөрхий одооний энийг тэрний хойд төр энэний хойд төр гэдэг гэгэн гэж ямар юм бэ? Тэр чинь бол хотлаад басна гэж аргач. Одоо харин зүгээр ард түмэнд хүндгдээд хөөрхий наран утад мягрын базар сэтгээ залуу нөгөө нэг даян 50 сар даян хийсний хүн байж хөөрхий. Тэр чинь бол жинхэнэ гэж яваад ирсэн. Өөрийн би оюун билгээрээ тодорсон хүнийг гэгэн хойлгоо гэж нөхөж лавнар бол хичээн намдаас байгаа сайн намаа шал байх юм бол хэрэгтэй л дээ. Тэгтээ туйлширд байх. Бидний шүтэн бол мөнгө хөтөнгөр яриа байхгүй. Тэгээд нарандаа шүтэн ингэж явах юм манайх зүгээр яваад. Нарны нэргээр те. Наран чи бидний шүтэн тийм л байсан шүү дээ. Энийг тунгаан бодож надад нэг ном айлцах. Асуух юм бол тэр уцнуудаар асууна. Өшөө юу асуухаар вэ? За ер нь одоо гадаадын аялал жуулчлалаас ингээ харахад манай Монголын дотоодын аялал жуулчлал хэрхэн хөгжиж гэж бодож таны зүгээс? Манайх бол аялал жуулчлал хөгжүүлэхэд амархан байна шүү дээ. Тэгэл хятад ч өөр монголч өөлөө ээж мөргөнөө. Янжин бурханд оч мөргөнөө гэж янжин бурханд оч мөргөнөө хүүхдээ болгоно гэж Европ байх. Тэрий ч өөрийнх нь утгаар оруулаад гараад хамрын хэдийг оруулаад хамрын хэдийн тэр энергийн төв оруулаад гэх чинь баг гэхгүй оруулж шүү дээ. Ганцхан зөв замаар зөв юм хийж шийдэх юм бол зөв. Тэгээ энэ байшингийн ашиглыг хэллээ ш дахин. Орцоос мод оруулж ирээ. Одоо хятад авах цөөрчгээд байгаа. Ингээд сайхан барьж өгөөл тэгэл та нар жинхэнэ одоо зүлгэн ногоон дотор хөдөлгөөр тавьж байгаа байхгүй. Яас өчөх юм боддог юм. Тэр нэг олон давхар баашнд байхыг өөр боддог юм бэ. Тэгээ сайхан байхгүй. Тэр нэг хазны тортоосоо дээр хэллээ ш. Цагтайж харуулах тэр бүхэн харахын болч тэр хотхноо байгуул хязны гоо онгот нисэн буу чөлөөтэй тийм. Тэнийг очиж үзээрэй. За тэгэхээр ерөөдөө баг нэвтрүүлгийн цаг маань ерөөдөө өндөрлөлт өгөж байна. Тэгэхээр сүүлийн бас дэмэлт хариултыг бас танд үлдээе л да. Тэгэхээр тэрүүлээ ярих юу байна? Гэт миний ярих юм одоо тэгээ зөв замаа олоод хамгийн гол нь юугаал ерөнхийлөгчийн цастал нэг хүний дарангуул юу ярьж байгаа нэг хүний дарангуул тэрий чинь хэмжээдэг тэр их хурл нь байна. Тэгээд нэг чинь ерөнхий сайдыг том эрх мэдэлтэй болгоно гэж юу ярьж байгаа. Тэр юм бодно. Надаас дор бодолтой хүн ч гэж баймаар хөлөө. Ерөнхийлөгч бүхнийтэй сонгодог. Тийм байж бүхний тийм төлөө. Тэгсэн чинь ерөнхий сайд гэж одоо нэг тойрхос гарсан хүн болно. Энийг тойргоос гарсан хүн чинь Монголыг захираад явж байгаа юм ааш. Тэгээ хурлын эрхийг өгчөөд
30 мянган 20 хэдэн мянган хүнээс сонгогдсон нэг аз тавилангаар ерөнхий сайд болчихъя. Тэгээд бүх Монголыг захирах юм уу? Тийм юм байж болохгүй ш. Ерөнхийлөгчл захирдгаар бүх Монголын ард түмнээс сонгогдсоноо сонгох ш. Яагаад манайхын гэдэг ерөнхий сайдын эрх мэдэл нь багдаад байгаа ажлыг хийх ухаан дотоод байгаа болохоос эрх тушаал багдана гэсэн юм ба. Тийм учраас ерөнхийлөгчийн эрх юм. Тэгэхээр шулаад ерөнхийлөгчийн одоо дэд ерөнхийлөгчүүд юм ерөнхий сайд ерөнхийлөгч өөрөө томилол их хурлаараа албасаар нэг батмжуулаад тэгээд ерөнхийлөгч нарыг ерөнхийлөгчийн засаглалтай болчих юм бол улс орон хөгжнө гэж тэнийг үгүй мал хөтөр нэг толгойтой учраас толгоогоор явдаг биз дээ. Тэгэж олон толгойтой атгаалж 10 мянган үлгэр байдаг гэж тал дэшээс тэгээд тэр юу ерөөсөө нэг юм дуу чиг жил явнахаас нэг хүний дарангуул гэж юу байдгийг солонгосон дарангуул явах бол бүхний захирах хэвээр тэр эмгтэй чинь бүх ард түмэн нэ чин бүрэн хижээргээл 2-3 нэг сар жагсаал тэгээд эмгтэй чинь тэгээд бүгдийг захирдаг байсан хүн чинь бүгдд нь бугаж өгөөл тэгээд ерөнхийлөгч өглөө шүү. Нэг хүний дарангуул гэж байдгүй. Хитргийг хямгадуулах болохоор зөв замаараа болох. Энэ их олон шоугаар юу хийнэ. Орой болгон шоу энэ тэнд л одоо энэ хүүхдүүдийг та нар яаж хүмүүжүүлэх гэж бодож байгаа юм. Хэцүү шүү дээ. Тийм учраас энэ ажил албатай болох. Одоо энэ ганцхан аймагаар амьдардаг орн манахаас байдаг. Ямар инээдтэй юм бэ? Сарны тэтнэр баг хонжирлуулж энэ өөрсөн байгуултын хэлбэгдэр чинь Батбайлын тэгсэн сүлд нь одоо гадаад тоосорд болсны гавья гэдээ гай болж шээ. Одоо солонгосоор би явна гэдээ уулын дугаараар явж шээ. Энэ улсыг хэн хөгжүүлэх юм? Хинж байхгүй болж байгаа шүү дээ. Үнэн хатууд гамаа тэгээ эцэг өвдөө мөргөө. Тэгээд энэ. За тэгэхээр танай манай урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Бас ажил нэмжилт хүсье. Урт удаанслаарай гэдгийг хүсмээр байна. За баярлалаа.